ингээл хийж байгаа дагаал хийж байгаа юм хийгээл явж ш тийм. За нэг 6 хоног туу энэ модон энийг одоо цагаан болгоно өнөөдөр. Тэгээд нөгөө хаягман хийх байгаа. Хийдэ юм гоё. Алтлаг өнөөдөр манай найзын нөхөр нь хурж ирж ин гэрлийг хийж өгнө. Тийм болохоор бэлгээ гаргаад бэлдээ тавьчлаа. Энэ хоёртоо гэрлээ хийн. Тэгээд энэ цонхныхоо гэрлийг бас хийн гэд яг юм хослуулаад юм гоё авталгийг авсан байгаа. За нэг иймэрхүү. Ийм бор хайрсан. Энийг ингээд гоё цагаан болгочихоор шаал өрүүлж байгаа. Яа гоё зэрхэн болж байна. Вау. Ингээд энэ дээр миний хаяг ирэх манай он гадаа цонхоо цагаанаар бодож байгаа юм гэсэн нэг ширээч гэсэн. Өсөрчий. Iki явж уулын гайгүй дээ шүү дээ тий. Гайгүй. Нэм ширхэл том гин. Бол ингээд өнөөдөр юм амжуулъя гэсэн чи хүү маань бистэй амар өвдөөд сая наашаа эрэхтэй л угаасаа замд ингээд амар жоохон нэг л янзгүй сахгүй би тийм аялаад ийн гэж бодоод загнаа тэгээд энд нөгөө унтуулж исэн. Тэгээ сая сэрчээд тэгээ бүр амар халуун болчих тэгээ би бүр одоо нөгөө манай найзад ирж байгаа болохоор би ингээ хүүгээ аваад цаашаа явуулахгүй сая аав нь хүүгээ аваад ямар ч юм руу яваад тэгээд би нөгөө идийг хүлээгээд бийж гин. Тэгээд уул нь шууд ингээ цаашаа бүх юм яар шиг цогсоогоод явъя гэсэн чинь нөгөө хүмүүс ирж байгаа болохоор ямар тэр хаалаас ирж байгаа тий бараг цаг гараа явж ирж байгаа хүмүүсээ чинь би байхгүй гэж ил тань ш. Тэгээд яа өстө балаа юм яг бүр давхцаад хөрхөнд амар бүр тэгээ сая машинд нөгөө чингүнийг манай хүн нөгөө аав нь хүүгээ ингээ машинд оруулаад суулгах хооронд өстө амар бөөлж хөрхөнд яа бүр сэтгэл санаа. Энэ цаас гоё зүгээр тий. Тэгээд энэ цаас би ахад ихэд ахгүй ихлэ залгаасуудаа хийчихэд дээрэс нь яг шууд дээрэс нь тий. Хаа өөрөө Сартаач маггүй. Эрийн юм ба хүн гоё юм тийм ээ. Миний гоё цагаан амтхан тийм фолиогоор бүрхэж байна одоо. Бэлхэн ядарч гинөө. Хүс гарч гинөө. Жоо хатаач. Бэлхэн ядарч гарчээ. Ja gut, das liegt jetzt praktisch an dem Gitter, weil das Gitter ja praktisch das verstrahlt. Ja. Das ist ja Цаараа энэ бүгдийг хийж болсон. Хоёр хөөрхөн хөшгөө миний цонхны тавцан гоёж өгч байна. Одоо царайгаа хариулах дург байна. Aber das war ja dann ganz schnell. Endlich soll es jetzt abschließen. Ja, jetzt musst du die Stärke einstellen. Донimid тавираа өлгч гисэн. Энэ тавирыг би яа сонгосон гэхээр эндээс нь ингээд оролт моролт ингэж унжуулвал айгу гоё юм болоо тийм. Үу яна миний гарыг хардаа. Энэ нөө цонхны гаднадлын арамыг будсан чи арилдаггүй. Тэгээд энэ касны ширээ гадуурыг үнэтэйдэг болохоор орлуулад ийм гоё секретээр авсан. Энийг ингээд онгоолгоод касныхаа бүх юмыг ячаад тэгээд сууж муухад амар гэ. Гэхдээ энэний артлын ханан тавьдаг тавилга учраас арт нь ийм муухай. Тэгээд энэ артлыг одоо ийм цагаан болгоход энэ дэлгүүрт ийм цагаан хавтан яг энэ хэмжээсээр нь хоёлаа тайруулаад тэгээд энийг одоо нааж өнөдөр янзлна. Энэ хувцсны тавирууд маань ерөнхийдөө нэг иймэрхүү. Тэгээд нэг юм тэгээд энэ цагаан ширээ энэ бас нэг цагаан ширээ тавьсан. Одоогоор ингээд жоох юм замбраагүй л яг өдөр болго ингээд янзлж байгаа тийм 7 хоног эцэслэн энэ зөв миний хамгийн дуртай угаасаа гоё юм нарны алтан цацраг тий айгүй гоё тийм мандж байгаа. Тэгээд энэ яг бас
зүүн зүг угаасаа тэг яг энэ зүүнээс яг нар мандах юг бэлэг шигээ тэг би яг энэ нөгөө алтан юу чи нэг хэсэг амар модонд ороод ихтэй голдоо юм толтой идэв ш тий. Тэг би тийм толтой амар форм болсон баг хүн болгоно л нэг тийм сар зар алтын юм тэгээд дундаа толтой. Тэгэд энэ цаг харин айгүй гой санагц. Өнөөдөр батарей авч хийгээд тэгээд энэний айгүй сайн арчин. Энийг энэ угаасаа гар бүхийн төдийлөх мохолд юм билээ. Хардаа ингээд тийм болохоор энийг нэмсэн батарейг сулж аваад гоё гүлээл нарчаа цэвэрлчин. Юм хийхээ хажуугаараас ингээ гоё тэр нь тохирч таарангуут нь баярлаад тэрэндээ мөчтөр манай найзын нөхөр нь ингээд дита маань хийгээд өгсөн энэ хоёр гэрэл айгүй гоё ардаа. Асаач үзүүлгүй би танаас. Ийм гоё. Тэгээ би энэ цонхоо гоё чимгэлчин. Иймэрхүү дэлгүүр болох шинжтэй. Хүн маань өвдсөн өнөө өглөө эмч явсан. Тэгээ өчтөр халуураад тэгээ бүлж идсэн. Тэгээ гидсний нэг тийм вирус байж магадгүй юм шиг байна. Гэт эмч яг өөрөө бас сайн мэдэхгүй. Тэгээд өвчин намдаа тэгээ халуун бууруулах тийм тусаалга өгч гисэн. Тэгээд хөрх юм гэртээгаа тэгээ найз маань бэлгүүн маань хүүхэд хараад гэрт өнөдөр үлдсэн. Би тэр хооронд ингээс хурж ирээд бас юм яаслаа. Бэлгүүний данки хүүхдийн хажуугаар юм хийн гэдэг чинь айгүй тийм хэцүү юм байт юм бэ. Өрөндөлтөө ингээл юм хийж хахад эмэлт тийм гар тусламж айгүй хэрэг болд юм байна. Би тийм бүх юмаа өөрөө л ингээл хийгээ яадвал Германд чинь дандаа хүмүүс цагаа эртнээс хэлдэг. Одоо чи тэдэн цагийн тэдэн цагт надад тусалж чадахгүй гэх юм бол тэд нар чинь ажиллаа бүх юмаа харж байгаа тэгнэ болно ч гэдэг юм уу тийдэг. Энд чинь тэгэл нөө яг одоо бидний одоо зайсан шиг тэг ингээд шууд уцтаал заа чийстэй өнөө орой завтай орой тэгээд өгөөч эсвэл маргааш тэгээд өгөөч гэсэн тийм айгу хоор идэг тийм боломж. Тийм болохоор нөгөө би чи өөрөө нөгөө яг одоо хэдхэн хоногийн дотор өөрийнхөө цаг зав бүх боломжийг харж иж нөгөө дэлгүүрээ янзалж байгаа болохоор хүнд ингээд шууд бас цаг хэлж чадахгүй. Одоо чи маргааш гэлчгээ маргааш надад өөр юм гараад ирнэ. Өнөөдөр ингээд би чил явна гингүүд нөгөө пост гингүүд ялтчгүй шууд байгаа хүлээх болчихно ч гэдэг юм уу. Ингээд наазахын жижиг сажиг юм айгу хоорондоо ингээд давхцтай. Тийм болохоор хүннээс ингэж хэлж тусламж авах ч юм уу одоо менежлэх боломж байгаа л да хүмүүс маш их туслая тгийн ингээ хэрэг бол хэлээрээ гэж тэгж байгаа. Гэхдээ тэгэл тэд нар чинь бүгд ажилтаа гэр бүлтэй блог уншигчид манай аюу хөөрхөн надаа инстаграмаар маш гоё гоё мессежнүүд ирж байгаа зургасууд тань тусламж хэрэгтэй нойрхон байсан бол таны хүл гарын үзүүрт ч гэсэн зарагдах юмсан ямар хөөрхөн бүр сэтгэлээсээ маш их баярлаа. Тэгээд уул нойрхон байсан бол нэр ингээл яалтчгүй нэмэлт гар хэрэг болд юм бэ наандчил чимэглэлийн юмыг аваад явахад би бүр ингээд нэг гартаа том баавга ингээд том дээр тэгээ цүнхээ яриа өшөө нэг тортой барьсан ингээд хотоор ингээд явж байгаа юм. Тэгэл нэр ингээд хажууд ятаж энэ бамбруу шиг ч гэсэн чирээ явж авах хүн хэрэгтэй юм бэ. Гэл гих мэтлэн тусламж бол багтдаггүй юм бэ. Тэгээд яг өөрөө тэгтээ тэрийг менежлэх ёстой. Тэгэхгүй хүн өөрөө хүнд хэлэхгүй, хүнд цаг нараа хэлэхгүй, төлгөөгөө хэлэхгүй гэж хүнээс ингээд тусламж хараа суугаад иж бодгоо. Би тийм хүмүүс өмнө дурггүй. Тийм хүмүүс байдаг. Тэгээ одоо ингээд нүүж сухад тусалсангүй гэл хинт хүний өмнөөс нөөц хүний өмнөөс амьдарч байгаа. Тэгээд өөрөө хамгийн гол нь хэлэхгүй те тэдэн цагт тэдэнд ирээд тусалж чадахгүй гэж хэлэхгүй ижиж бус нь гэр бүлгүй юм шиг, бус нь ажилгүй юм шиг бас хүнээс дандаа юм хараад найз зөвлөгөнгөө туслах ёстой юм шиг ингээд тэгж юусоо би тийм хүн дурггүй. Тийм болохоор би хүнд бас төв бодох юм дурггүй. Тусламж авахар бол яг тэрийгэ хийлээ цаг заванд таараад үнэхээр боломжтой бол туслаад үгүй бол тэгээд яа тэгэл ерөнхий хүнд ер нь төв болохгүй хүн шиг амьдрах хичээдэг. Тэгээд одоо хүн маань л гайг болчвол тэгээд жоохон хэцүү санаа зовж байгаа. Тэгээд чухал уулзалтанд явхад бүр манай найз маань бүр 2 хүүхэдтэйгээ өөрөө тэгээд жирэмсэн бүр манад ирээд ингээ манай хүүтэй тоглоо. Тэр хооронд би ингээ ажиллаа хэмжүүлсэн. Тэгэхээр ингээ ийм бэбисит хүүхэд харах хүн амар хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд ер нь ойлголоо. Тэгээд нэг одоохондоо хүүгээ жоохон болохоор дандаа өөрөө би хажууд нь хүмүүнтэй байлгаж үзээгүй. Тийм болохоор бас шууд бэбиситер ингээ авна гэсэн ойлголтоос хүүхдэд хэцүүтэй. Тэгэхээр бас хүүгээ чирээд явах уу гэж одоо тэгээд өөрөө бүгдийг болох гээд гүрэхээр бас хэцүү юм бэ. Тэгээд манай найз охин маань туулдаа хүүхдэд харж өгсөнд тэгээд маш богино хугацаанд ингээд шууд өнөөдөр чадахгүй гэхэд ингээд үсрээл за тгийа очиод вэж яа гэдэг амар тийм уян хатан байсан маш их баярлаа. Тэгээд одоо бэлгүү чингүүн бэлгүүн хоёр тэгээд гэрт
сууж байгаа хөр хамт гиз мэдсэн жоохон өвдцөө юм идэж чадахгүй юм идэхээр л буцааж гаргачаад тэгээд одоо тэр хоёр тэгээд гайгүй гэртээ байж байгаа ах тэгээд уцмац дуурахгүй л би одоо гэс хідэн нөгөө энэ загварын нөгөө юм хүүхэлтэй штэ ийм хүүхэлтэй захиасан тэд нар маань ирцэн тэднэрийг гэс татлаад тэгээд шалаа гэс шүүрдээд угаагаад тэгээд хевсэд илгэчихэд явчих. Тэгэх юм бол орой би угаасаа ирнэ. Тэгээд орой ирэхэд нөгөө хевс гоё тэгшгэн болсон байна. Хевсэн дээр их хоёр санал би яг нөгөө өөрийн яг дуртай юм ингээд яг ингээд санаанд байгаа нэг юм хайгаад гүцэтгэхэд байгаа. Тэрийг бүтээхгээ бүрийгээд байгаа болохоор жоохон хэцүү. Тэрнээс гадуур саналнууд байна л да. Тэгээд энэ тэр юунд авсан санал болохоор хараа энэ нөгөө хувцас одоо changing room хувцас солих өрөөнд би болохоор ийм хөөрх юм яасан. Энэ аим гоё доор юм алттай. Тэгээд энийг гэхдээ энэ чинь одоо нөгөө кофе ширээ болох байхгүй юу? Тэгэхээр энэний хоёр тал тавих хөөрхөн санал хайгаад байгаа. Тэг яг иймийг авахар зохгүй баахан бүрэнг юм болчихгоо. Ятгад маягтай юм аа. Заавал ингээд яг зохицуулах гад, хаслуулах гад нэг юм хийхдээ ингээд заавал өөрийнхөө хийгээ тэгээ ятгад маягтай юм одоо яах вэ? Тэгээд өөртөө ажилуудаа тэрнээс ингээд одоо бэлэн байгаа юмыг аваад тавьчихаар л байла. Тэгээ одоо яах вэ? За тэгээ би ажилдаа орлоо ингээд хэдүүлээ. Нэг бол өнөө арай эсвэл маргааш болцгоо. Бай бай. Тэгээд наах юм бол ингээд цав цагаар. За шалаа шүрдээд одоо энэ хийсээ тавьчлаа. Энэ нөгөө нэг кофе тейбл гоё ширээ дээр нь гоё шилийн юм орж ирнэ. Тэгээ хоёр талд нь сандал гэсэн тэрийгээ бас өнөөдөр маргааш авна. Ерөнхийдөө нэг иймэрхүү гоё хийж байна. Сайн байна уу? Найз маань өнөөдөр тус олоод ингээд жолооч хийгээд манай гэрээ намайг одоо IKEA авч явж байна. Хүү маань халуун арай гайг болсон болохоор ард унтж байгаа. Тэгээ хүүбит хоёрыг бүр хурж ирж аваад одоо IKEA ороод өнөөдөр нөгөө хувцас солидог өрөөнийхөө хөшгийг аваад хасуулаад тэгээд өөр нэг юм авчаа тэгээд нэг ажил амжуулах гэх гэрээс дааз гიშгэ гүцэж төрлөө. За гоё сандал авсан чи ингээд багтахгүй хардаа гэрээ урдаа. Жолоочоо хажууд миний судал дээр тавиад энд ингээд ээж хүү хоёр хойд өвчтэй бэлэн авчлаа ширээндээ ослуулаад дээр авсан сандлаа болохоор энд ингээд тавьсан. Цагныхаа одоо гэхдээ энд нэг юм дутаад байгаа байхгүй голд нь юм жижигхэн энд хувцас сольж яхад энд нэг нь ингээ гоё энэ сандал дээр суугаад тэгээ гоё вог могоо шижвэл тэгж бодож энд сандал ширээ тавилаа. Агавоно бүр болоод одоо ингээ дээр утасныхаа юм хийх гэж байна. Манай өөрийн ажиллаа тараад сая бит хоёрыг очиж. За сайн байна. Яг өрөөнийхөө ийм юм кимас аваад тэгээд ингэ хийсэн та. Айгуу гой цэвэрхэн. Одоо энд ингэж жоох ингэ хийчихвэл бараг болох юм бэ. Тэгээд уул нэнд байхгүйсэн бол энд нь ингэж хийгээд нэг бүсэн гой болох байлаа. Тэгэхээр одоо нээл тэгээд 3 хоног дотор өчтөр гэр манай орой хамт IKEA явчаад өнөөдөр дахиад өглөө хурж ирээ. Манай хадам ээжийг авчирч хүүг харуулж үлдээгээ битээр наашаалаа цэрэг хүрээдэрлээ. Одоо тий гоё өглөөний цай уух гасааж байна. За энэ хамгийн гоё ажил нөгөө цонхны чимэглэл. Захирахгүй авцсан. Тогтоогч авцсан.
3 хоногийн өмнө цонхныхоо чимэглэлийг ямар ч байсан дийлэнхийн дуусчлаа. Гера маш их баярлалаа. Амар тасаллаа. Өөмэж маань хүүг хараа гэрт үлцаахгүй энэ хоёр тэгээд бүх пост аваараа бити гараараа та хоёр гойсон чи хартаа манай гэрийн ингээд диванаар дүүрэн постарт хардаас ингээд өчтөр ирсэн юмнууд гээд ерөнхийдөө дэлгүүр ингээд яг тогтчуулахад ингээд ихэнх юмаа би зарим нь захиалсан, зарим нь өөрөө явж авсан. Тэдний чинь задлана гэж бас хөөрхөн цаг болно. Энэ айгуу гоё нөгөө эцэн төлөвлөдөг нөгөө этикет хардаа өөрөө гоё ингээд дизайныг хийгээд хэвлүүлцдэг. Гоёгаад өөрийнхөө нэртэй ингээд ууд захиалыг гэх юм бол эн чинь ингээд өөрийнх нь лого могото принтлээд хийж болдог. Гэхдээ тэр нь доотлон 3-7 хоног үргэлжилдэг. Тийм болохоор би зүгээр юм гоё цагаан шампань өнгөтэй тийм цагаан шаргал шампань өнгөтэй тор аваад цаасан тор аваад дээр ингээ өөрийнхөө ийм наадаг одоо нэгсэндээ стикер наачи гэдэг энийг дизайнлаад ингээ хэвлүүлж гаргацсан. Энэ нь болохоор хурдан ирэх боломжтой байсан. Тэг би өнгөрсөн 7 хоногт энийг захиалаад тэгээд өнөөдөр ирж байна. Шинэ нэрийн утас захиалсан маань ирчээж тэгээд би бүр юм гоё бизнес гоё карт яартаа гэлтгансан иймийг захиалсан. Тэг өмнө нь болохоор зүгээр цаасан дээр хямдхан захиалсан. Энэ удаад гоё. Угаасаа нэгэн тал гоё юм ивэл гоё. Гоён сонгоё гэх. Гоё ярта вау. Ингээд энэ миний бутикний хаяг. Веб хуудас өнөөдөр апдейт хийн. Зураг савина. Гар нөгөө бутикний өөдөнд одоо нөгөө энэ талхаар битгий жишээлгээд илтэй германаар одоо чиний хаалганы чинь хайжаад гоё ингээд логогоо. Тэгээд ингээд тулан фэшн. Энд ерөнхийдөө ууг нь бол одоо утасны дугаар муугаар тий хаяг энэ тэр яадаг. Тэгээд хаяг нь угаасаа хаалган дээр байгаа болохоор би утас муц одоо тавь. Ер нь бол одоо бүх юм л сошиал медиа болсон. Тийм болохоор хаштаг Instagram, Facebook тэгээд веб хуудас ингээд өгчихсэн байгаа. Гоё. Йоо начиг ингээ хамгийн өмнө өртөө 2-7 хоногт ингээд юм ингээ 2 хоногийн өмнө ингээ хаяг адрес нь ирдэг хүн байт юм болов. Постнуудаа задлаа. Тэгээд одоо нөгөө Netflix-ээр кино үзэнгээ. Орон дээрээ тикетийн нааж амар ядарч чинь уулын шууд унтмаар. Царай алдчихинөө. Тэгтээ одоо яах вүлөө? Бас эрт тасаал орой дандаа нэг гэж унтчаа. За. Тэгээд баяртай маргааш уулзцгаая. Нэг тийм хартаа. Миний хайрцаг бүдүүр. Тий яг кино үзэнгээ явуулчлаа. Ой нарта би нөө Jonathan Adler гэд та нар Instagram байдаг бол дагаараа заяа Jonathan Adler гэд амар гоё дизайнер залуу орчин үеийн тийм энгийн юм шиг мөртлөө нэг юм хөөрхөн хөнгөн тийм бааз зэрэг тийм нэмсэл төрүүлсэн тиймэрхүү тийм стилтэй юмнууд хийдэг. Тэгээд би бутикийнхаа одоо энэ зайндаа уул нөө хүүхэлтэд тавьсан байсан шүү дээ тий. Тэгээд энэ жижиг хүүхэлтэйг тавьсан байснаа энийгээ нөө цонхондоо хэрэглэнэ гэдэг. Энэ маань хоосон. Тэгээ анх угаасаа би энд ийм гоё ваар тавиад тэгээд гоё юм одоо энэ өөрийнхөө логоны одоо энэ цэцэг байна шүү дээ тий. Гоё цэний цэцэг дотор нь хий гэжсэн байхгүй. Тэгээд ямар ваар авахгүй эн чинь ингээд яг орж ирэнгүүт ерөөсөө шууд хүний нүдэнд өртөг болохоор хитахан ваар авсан дээр гээд тэгээд ингээд амар гоё энэ Jonathan Adler-ийн ваар нь онлайн цахим дэлгүүртээ дуусчихсан биз. H&M Home гэдэг дэлгүүр дотор нь бэж идэг юм да 3 ширхэг би бүр амар баярлал авсаа. Тэгээд ийм гоё. Вау. Танарт харуулах байсан гоё. Хөөрхөн багац. Jonathan Adler-ийн ваар. Ийм гоё зөөлөвчтэй тийм шар алтан дээгүүрээ тийм шар гоё юм баатагта. Энэ болохоор зүгээр нөө доороос нь ингэж юм өмөлөх гэдэг юм алтлагыг авсан байгаа. Гоё харагдаж байгаа. Тийм зүгээр юм төмрийн хажууд ийм ч өстой гоё болдог бол ер нь бол яванда бүгдийн гоё юм зөөлөвчтэй гоё ялгана. Сэрхэн харагдаж байна. Гэтэ энэ хэр чанартай мэдэхгүй ер нь тэгтээ хийж ижил үзэх болохоор эхлээд ингээл туршаад үзье. Ямар хүн дими юм уу ер нь яванда бас байгаль дээлтэй одоо тэг хэрэгэл олон дахин хэрэгэлдэг. Энэ бол одоо би бат бүх байх л гэж найдаж байна. Тэгээ харин юм цагаан болохоор заваардаг юм уу, цэвэрлэхэд хэцүү юм уу бүгдийн тэгэл таньж мэддэг болно да туршлага.
Энэ толинд ингээ харахаар айгүй гоё шууд нөгөө энэ гэрэлний юу айгүй гоё харагдчихсан нар шиг. Тэ. Гоё. Гэтэ жоохон богиновтор толион. Гэтэ ер нь бол яг хөө ингээд би ми харагдахаар л юм би энэ хүн бол өмсөж үзэхэд. Явандаа яг гоё юм юмар ингэдэг юм бэ. Янз янзын үзэхнээс. Тэгээд одоо бүр 7 өнгөрч ингээд одоо манай өмнө маргааш нээлтэнд зориулсан ориглуунд арсмаас янз бүр юм дэлгүүр 8-д хаадаг болохоор 8-аас өмнө авахгүй яваад өгсөн. Ажлаа дараа дөнгөж цаа ирсэн. Тэгээд ёо би бүрстэ ганцаараа барахгүй одоо маргааш өглөө нээлттэй гэхэд хардаа ингээд бүх юм ийм би ингээд одоо би тэгтээ овоол сая юм амжууллаа. Ямар ч хувцснуудаа бараануудаа гаргаад тавьчлаа. Цагааныгаа зөв түр аваад ирсэн маргааш. Тэгэхгүй бол би яг ботсон л да маргааш ирээд хүмүүс ингээд янз бүр юм мууж муугаад ингээд жоохон энд хүмүүнтэй юм яриад зогслоо гэхэр чинь бүгдээрээ халууцаад хувцснуудаа хаан тавих уу тий. Ер нь бол бутикт орж ирэхээр хүн олуулаа хувцаа тайлал юм гардероб тий одоо юм үлгүр бол хэрэг болдгоо. Тэгтээ би ингээд аавчаа тавьчлаа маргааш бэлтгэлтэй. Хүмүүс ядаж зогссон ч дотор ороод ингээд нээлтийн үг мүг хилээд зогсоход ч гэсэн жоохон тухтаа бай гэсэн үднээс. За тэгээд ёо өстө мэдхгүй сая баахан энэ нөгөө миний цонхны нөгөө Google-тэй өнөөдөр амжиж ирсэн гэж бодтоо сая манай нөхөр ажилласаа ирэхдээ гэрээрээ дайраад авчихсан. За тэгээд ээж бат ирсэн болохоор хүүмэн ээжтэйстэй ядаж нэг өдөр ч гэсэн санаа амар юм. Энэ сая манай нөхөр надад энэ бутикны нээлтэн зориулаад ийм гоё цэцэг карта энэ лобэ гэдэг энэ одоо манахаар одоо баг энэ лаврын авчрах юм уу да энэ аз авчирдаг гинэ. Тэгээд ийм гоё юм аваад ирсэн. Ийм гоё цэцэг аваад ирсэн. Би тэгээ одоо тэр ваазанда хийдэг юм уу? Тий. Гараануудаа гаргаад бүгдийг хартаа ингээд үрцэн. Ингээ малгай залгаануудаа ингээд хийчихсэн. Тэгээд одоо нөө этикет ярилгуудыг хадаа тэгээд эндүүдээд нөхрийгөө одоо би хүнсний дэлгүүрээс эртлэнкээс энэ буугаар хэвээр хідэн этикет хийчээ. Тэгээд энэ цонхоо ерөнхийдөө нэг иймэрхүү бас болгоцсон. За тэгээ ер нь цаадлын цаасыг авчи цаадлаас нь харчиж хийхгүй л айгүй хэцүү юм байна. Гих мэтлээ ингээл дан хагас дутуу энэ үнцэг хагас дутуу энэ үнцэг хагас дутуу. Ваа би тарт аим гоё өчтөр ээж маань ирээд яасан гэж ийм гоё хардаа. Энэ дулам гэдгийг монгол бичгээр ингээд бичүүлээд тэгээд ийм гоё хатан ингээд таталбар хийцэн. Тэгээд энд Монгол Тэнгэрлэг хаттын үндэс үрс гэсэн мэн монголоор үр удам гэсэн юм уу да. Тэгээд энэ айгуу гоё юм ардаа алтан юм бичгтэй. Тэгээд манай энд угаасаа яг юм хатаас хийсэн байхгүй гэсэн чинь бүр тэнд бүр захиасан юм шиг таарж ингээд одоо гоё вау. Дээж маань бүр өвөр дээрээ нөгөө тавиад энэ шилийн хагарчин гээд бүр онгоцон дотор ачаа мачаанд өгөөгөө гар ачаандаа чи зүгээр бүр өвөр дээрээ бариад ирсэн байгаа байхгүй юу. Орж ирэнгүүт хөрх юм энэ тест орой өчтөр орой ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ надаа энийг өгсөн юм гоё. Баярлалаа эжтэй. Манай бутикийг бол тайм оруулаад явчих юм. Сайхан унтах юмсан бүрэлд. Яг амар ядарч ин тэгээ маргааш нээлт гэсэн чинь миний энэ хуруу хүмүүс момс хардаа сүүлийн 2-7 хоног ажил хийцэн хүний гар ерөөсөө лаг маг баг амар. Уул нь би өнөөдөр гоё хуруу хүмүүсаа янзлуулаад тэгээд өсчин дуулна маргааш өсөөс нэтүүлэх цаг маг аваа гэсэн шаал худлаа. Ямар цаа болохгүй би баг эндээс шүн нэг гэртээ хариулах юм шиг байна. Тэгээ гэртээ очиод өөрөө хүмүүсаа янзлаад өөрөө хүмүүсаа янзлаад өөрөө өсөө янзлахаас тэг яшиг угаагаал. Тэгэл дандаа байдгаар уулны гоё олё гэсэн чинь яшиг тэгэл байгаагаар л орох шинжтэй. За би юмаа хийдаа тэгээд та нартай товчхон ингээд танилцууллаа. Ой амар ажил байд юм байна бурхан минь та нар дэлгүүр бутик мутик ер нь шинэ бизнес эхлүүл ийм 2-7 хоногт л бити хийгээрэй. Оо энэ миний харалтаа. За болно. Энэ гоё алцаагааз малгаануудаа хийгээд тэгээд оролтнуудаа ингээд тавьчихсан. Сайн уу? Ядаж чинь үү? Амар ятарч. Улаа. Ой. За гоё. За шөнийн 12 цаг болоход 3 минутад байна. Тэгээд одоо л нэг мө дуслаа юмнуудаа маргааш тэгээд өглөө эрт ирээд 11-т нөгөө хүмүүсээ ирэхээс өмнө бас жижиг сажиг одоо жишээлийн тойл молыг арчдаг ч юм уу те өдрийн гэрэлд зарим нэг тост тэгээд энэ юмнуудаа өнөөдөр эндүүдэж амжсангүй ямар ч байсан
бутик шинжтэй болчлоо. 2-7 хоногийн өмнө энэ чи ямар амар байла тий. Өглөөний мэнд. За өчигдөр 12 өнгөрөөд явсан. Гэртээ очиод хуруу өмсөн янзлахгүй л амар исэн болохоор хуруу өмсөн янзлаад унтгасаар итэл 1-2 болсон. Тэгээд одоо буцаад ирцээ одоо 9 өндөр чинь 10-15 минутд байна. Одоо би гээс өчтөр нөгөө амжаагүй эднэрийг нэг уурын эндүгээр ингэж эндүтнэ гэжсэн шүү дээ. Энийг одоо гээс энийг эндүтэх гээд өглөөний цайгаа сая замдаа ууцсан кофего уучаад тэгээд за тийм өнөөдөр нээлт амжилт гэсэн. Ohne euch hätte ich das nie geschafft. Өдөр ээж маань хүүхэд хараа гэртээ байсан. Өнөөдөр анх удаага бутик дээр ирж байна.